Сүүлийн үед хүмүүсийн дунд утгагүй мэдрэмж мэдрэх, бүх зүйл утга учиргүй санагдах, үүнийг хаяад хаа нэгтээ зүгтаах, эсвэл өөр ямар нэгэн зүйл хайх мэдрэмжүүд эрчимтэй мэдрэгдэж байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр хүн болгон өөрийнхөө доторлоо өнгөж, өөрийн сэтгэлийн гүнд юу байгааг олж харах, өөрөө чин үнэндээ ямар хүн бэ гэдгээ олж нээх ийм мөч тулгараад байгаа. Тэгэхээр үүнийг хүн хэрхэн олж авах вэ гэхээр өөрийнхөө мөн чанарыг анх ямар байсныг эргэн санах хэрэгтэй. Ингэхийн тулд бага насндаа болон өсвөр насндаа юу туулсан, ямар мэдрэмжүүдийг өөрөө цуглуулсан, түүнээс юу суралцсан, ямар сөрөг мэдрэмжүүд нь өдийг хүртэл намайг уяад байгаа, нийгмийн ямар нөлөөллүүд, өөр бусад хүмүүсийн үг, хандлага өнөөдөр чамайг ямар төвшөнд хүргэж, чамайг өөрөөр тодорхойлоод байгааг олж харах. Үүний эсрэг тал нь чи багтаа ямар хүн байсан, ямар цоглог, өөртөө хайртай, хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтөө тийм хүүхэд байснаа эргэн санах цаг болсон. Тэр үүнийг хэрхэн санах вэ гэхээр өнөөдрийн энэ бодол оюун ухаанаараа бага наснасаа эхлэн өнөөдрийг хүртэлх туулсан бүх тууллаа эргэн ухрааж бодох, олон талаас нь харах. Энэ нэг үйл явдлыг зайлшгүй хийх шаардлага тулаад байгаа юм аа. Хэрвээ таны харах өнцөг тэр сөрөг бодол мэдрэмжээсээ гарч чадахгүй бол илүү өндөрлгөөс харах. Эсвэл нэг зүйл хайгаад байвал тэр зүйлийг чинь хэлэх. Тийм өөр хүч байдаг юм шүү. Үүнийг эрэлхийлж, өөрийгөө сонсч, өөрлөгөө өнгөх энэ үйл явцаа эхлүүлээрэй.